Өнөөдөр Израиль улс хөрш цэргэлдээ ихэнх улс оронтой зөрчилтэй, заримтай нь дайнтай байгаа. Тэгвэл өчигдөр Израилийн зэвсэгт хүчин Сирийн хойд хэсэгт орших Абу Аал духуур агарын баазад агарын цохилт өглөө. Израилийн тал энэхүү халдлагыг тус баазад Туркийн арим байрлахаас урьдчилан сэргийлэх зорилгоор үйлдсэн гэж тайлбарлаж байгаа бол Турк Сирийн зүгээс Израилийг эрс буруутгасан байна. Сонирхолтой нь энэхүү цохилтоос хэдхэн хоногийн өмнө буюу 8 дугаар сарын 14-нд Израилийн тагнуулын Моссад агентлагийн тэргүүн Сирийн гадаад хэргийн сайдтай утсаар ярьсан ил боллоо. Энэ нь ерөнхийлөгч Ахмад Аль-Шара тэргүүтээ Сирийн шинэ эрх баригчид болон Израилийн хооронд хийгдсэн хамгийн дээд түвшний яриа болж байна. Тухайн уулзалтаар талууд Туркийн цэргийн оролцоо болон зэвсэг дороо нийлүүлэлтийн асуудлыг голчлон хэлсэн байна. Мөн өчигдөр Израилийн ерөнхий сайд Нетаньяху болон Батлан хамгаалахын сайд Израиль Касс нар Туркийн талд хандан хатуу анхааруулга өглөө. Нетаньяху хэлэхдээ Туркийн цэргийн бааз Сирд байгуулагдахыг хизээж дэвчихгүй. Байгууллах нөхцөлд энэ нь Израилийн аюулгүй байдалд шууд занал хийсэн явдал болно гэж мэдгдсэн байна. Энэ мессежийг Туркийн тал ойлгоогүй тул агарын цохилтоор илүү тодорхой ойлгууллаа хэмээн Нетаньяху онцлон тэмдэглэжээ. Харин Туркийн Батлан хамгаалахын яам Израилийн халдлагыг болчмгүй үйлдэл гэж буруушаагаад олон улсын эрх зүйг хүндэтгэхээ шаардлаа. Сирийн гадаад хэргийн сайд Асад Аль-Шабану мөн мэдэгдэл хийж тухайн нутагт Туркийн цэргийн бааз байгуулах ямар ч төлөвлөгөө байхгүй хэмээсэн байна. Тэрээр цааш нь Туркийн офицерууд зөвхөн цэргийн сургалт дуршлаг солилцох зорилгоор тухайн баазад очсон байсан гэсэн тайлбар өгчээ. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан Америкийн нэгдсэн улсын зүгээс талуудын хоорондох мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх шийдлийг хааж эхэлжээ. Мөн Америкийн нэгдсэн улсын тусгай айлч Том Барак Израилийн цохилтыг бүс нутгийн доктортой байдалд нийцэхгүй шаардлагагүй хурцтмал байдал үүсгэлээ гэж шүүмжилсэн байна. 2024 онд Башар Аль-Асадын дэглэм унснаас хойш Сирь дэх Туркийн нөлөө эрс нэмэгдсэн нь энэхүү Израилийн түвшүүрийг төрүүлж бүс нутгийн геополитикийн шинэ өрсөлдөөнийг бий болгож байна.